Бид нар одоо 2006 оноос хойш анх жижигхэн кафегаар анх үйл ажиллагаа эхэлж исэн. Тэгээд энэ тэгтээ бол хүмүүст бас хөдөлмөрчд үйлчлүүлэгчдээ бас амч нартай сайн хоол үйлдвэрлэж хүргэх гэж хичээсэн л дээ. Тэгээд тэрнийхээ үр дүнд бас үйл ажиллагаа жоо хөргөжүүлээд одоо энэ энержи ресторан нэг ажиллуулж эхэлсэн. Тэгээд бас салбараа улам хөргөжүүлээд энержинд галтаа гэсэн эмчилгээ саамсуулал амжилтын бааз ажиллаж эхэлсэн байна. 2008 оноос эхэлж энэ саамжлагын амралтыг ажиллаж эхэлж байгаа. Зундаа 6 сарын 15-наас эхлээд 8 сарын 15-ны хүртэл 7 ээлжээр нэг ээлжиндээ 120-оос 140 хүн хүлээж авах хүчин чадалтай. Манай саам амралт нэг талаар бизнес юм шиг боловч нөгөө талаар ард иргэдийнхаа энэ хүмүүс үйлчлүүлж байгаа хүмүүсийнхаа эрүүл мэндэд анхаарсан ийм үйл ажиллагаа юм болов уу гэж боддог. Энэ амжилтанд хүрэх үндэс нь бол хийж байгаа ажилдаа эзэн болоод сэтгэлээсээ зорилготой өөрийнхөө ажил төрлөө өөрийнхөө ухаанаар баяжуулаад ингээд явбал бас амжилтанд хүрэх гол үндэс юм болов уу гэж боддог.